27 дугаар бүлэг Харанхуй бүрэнхийгээр Марион Вэд түрүүчиг шигэн цонх руугаа очиж дутуу татсан хөшгөний хооронд орж зогсон нөгөөх оронг битүү ургасан 2 чулуун гуйтай төмөр хаалга руу ширтлээ. Бүх юм түрүүчийнхээ янзанд толгодын билээр үхэр мал амгалан налааж нугсугаар нь марл буг ногоо зулгаан шууд нэгээс нөгөө мод руу несэн хөгжилтөө жиргэж дуулдах боловч нар тэнгэрийн хаяа руу тонгойсон увуулан үлсийн цагуур алгуур агаад сүр жавхлантай далд орж харагдана. Чилтерний толгодын сэрвэ ягаан өнгөтэй болсон Бикон хийлийн оройд улбар ягаан туяа туссан северний сувгаар дайсны усан цэрэг ойртож байгааг мэдээлэн улзаж харагддаг гэрэлт самхахыг санагдуулна. Нар жаргах үе үсгэлэнтэй сайхан хэдий боловч Марион харин үүнийг анзаарсангүй. Хамаг анхаарлын модны цаана харагдаж байгаа зэвхий саарал чулуун 2 гуйтай зэвэрсэн төмөр хаалга аанай татжээ. Оройхон тийшин ирнэ гэж Волтер хэлсэн. Тэгээд давтаа ганцаарантай нь уулзаад яваад өгнө. Тэгж ирнэ гэсэн. Ямар хэрэгээр уулзах гэсэн юм бол? Бидэнд учраад байгаа энэ хэцүүхэн байдалтай холбоотой ажил хэрэгээр уулзах гэж байж магадгүй юм да. Эзэн хааны эсрэг ард түмний төлөөний хүн гэлцдэг. Тиймд нь ч болоод дороотой дээрэл тийм муу байдаг хэрэгэлтэй. Би харин тиймд нь болоод жигшиж чадна гэж юу? Чадахгүй. Яасан ч чадахгүй. Дороотой түүнийг бас дорд гаралтай хүн гэж ярьсан. Ёстой худал да. Тамин нуулах гэсэн тэл тэр. Тэр лав тайч хүн. Биш байдгийн бол би лав жинхэнэ тайч хүнтэй ерөөсөө тааралдаагүй болж таарна. Ингээд харин өчигдрийн тэр явдал ямар учиртай болж таарах нь вэ? Цэцэг бэлгэлсэн тэр бүсгүй. Өчигдрийн найр наадам ерөөсөн болоогүй болоосаа би найр наадам дахиад хизээж оролцохгүй. Түүний малгай дээр бэйлигээ байхыг хараад хичнээн их баярлсан гэж бодно. Гэтэл өнөөдөр бэйлийн минь оронд тэр хүүхний бэлгэлсэн цэцэг байж байх юм бол амьд явахын ч хэрэг алга. Нэг өдөрч нэг цагч амьд явахын хэрэггүй гэж шивнэж дуулдав. Царын хөвс хийлээ. Нөгөө хаалгын нэг хүн онгойлгож харагдах нь тэр хар мөртэй хүн байлаа. Эрж ява хүний хэн болохыг зөв бэлгэн хэлээд өглөө. Хайр сэтгэлтэй хүнээ танихад нь ямар ч дуран бай хэрэггүй байлаа. Эрж ява хүнийг энэрл хайр гэрэлтсэн 2 нүдээр ширт зогсон нь модны сүдрээс гарч толгон бэлөөд өгсөж эхлэхэд яг танин мөн байна гэж дуулдав. Ингээд эдлэнгийн нэргэн тойронд байдаг 3 орон ордол нь ажигласнаар бол мөн бишиг бас л сайн таниагүй байгаа хэрэггүй гэж бодож болмоор боловч тийм биш байлаа. 2 нүдний харц эрж ява хүний нүүр царай бие хар дээр биш харин малгай дээр нь туссан харагдана. Юун бүүмэд нэг цагаан юм байхыг харсан хэрнэ чухам юу болохыг хэлж мэдэхгүй байжээ. Морьтой хүний ойртох тусам Марион хар бүрхэн малгай дээр нь 5 солоо урд нь нарийнхан хуруутай бэйли цавцаан цайж байгааг яриангүй сайн таньж дааж ядаж байсан хүн дачаанаас сая нэг солсон хүн шиг санаа алдан миний бэйли байна. Толгой дээрээ тагсан хэвээрээ яваан байна. Яасан сайхан хэрэг вэ? Ямар их аз жаргал вэ? Гэж шивнэж дуулдав. Гэнтхэн баяр хөөрн унтарч хөссөн мэт болгон дэрээ. Хачин нэг юм үзэж харсан хар бус янзтай. Эрж ява хүний малгай дээр бэлиний хажууд улаан өнгөтэй нэг юм харагдлаа. Юу вэ? Цэцгүүд ээ? Өчигдөр Марианна яг ийм өнгөтэй цэцэг бэлгэлж харагдсан тэр цэцэг биш үү? Ингэж бодож шаналж байтал нь улаан өнгийн тэр юм наранд гялдсан сэжгийн дорхон арилгалаа. Цэцэг биш. Өөрийнх нь бэлийг малгаан бүслүр тогтоосон хавчаар байлаа. Өчигдөр нэрийн ингэж тогтоосон харагдсан л да. Тодор нонгон дахиад л санаа алдав. Хязгааргүй их баярлсан дам болоод нөгөө хүн рүүгэн ч харах тэнхэлгүй болжээ. Зүрх сэтгэлийн эзэмдсэн энэ хүнд уулан болсон нүр царайгаа харуулна гэдэг аймар санагдав. Аз жаргалынхан амт шимтгийг амхиндан лавхын тулд хөшгөний наагур нуугдсан нь тэр дорхон цонхоор дахин шагаасан боловч оройтсон байлаа. Цэцгийн мандлын хажуугийн 2 талаараа модтой замаар явж өнгөрөхт нь харах гээд амтсангүй. Тэгтэн гэрт нь орж ирээд байгаа
аавтай нь тохиролцсон ёс орон номын сангийн өрөөнд орсон ярилцаж суугаа гэдгийг мэдэж байлаа. Ямар хэрэгээр ирснийг харин мэдэхгүй. Яагаад гэвэл өөрийнх нь талаар ярилцах гэж ирээгүй нь лав байлаа. Айл болгоно ярилцдаг, адаг төгсгөлгүй маргалддаг, маргалцнаасаа болж халуун амбал дотрон хүртэл хэрэлддэг, муудалцдаг, өрх гэрийн амьдрал байдал эвлэрдэг, аз жаргал дуустдаг болсон саяхны улс төрийн үйл явдлуудтай ямар нэг холбоотой яриа хөөрэ болж байгаа байж магадгүй юм гэж тааварлах төдийхөн байлаа. Генри Голдспер аавтай нь уулзах ажилдаа ирснийг Марион сайн мэднэ. Аавтай уулзах ажилдаа ирсэн. Ингээд одоох яваад өгнө. Над харин түүнтэй уулзаж ярилцах боломж олдохгүй гэсэн үг гэж бодон цонхоорон яг харж байх минь яалаа гэж өөрийн ирэхгүй харамсав. Олддог болоосой гэж аль хэдийнээс аваад хүсдэг болсон аятайхан боломжийг ингэж алдах гэж тэ. Арай гэж нэг олдоход нь ингэж алдах гэж байх уу хэмээн халгаллаа. Өчигдөр хоёр биеийн танилцуулах үеэр ёсыг дагсан хэрэггүй хэдэн үг сольсноос цаашгүй. Тэгтэлж тулдах үзэлцэх юм болсон. Тэгээд л уулзах чадалгүй өнгөрсөн. Дүү минь аавын дэргэд бид хоёрыг тэгж танилцуулсан юм чинь одоо бол айж мэх юм юу вэ? Тэгэхэд ичид зовоод бултаад байна гэдэг инэдэмтэй хэрэг. Тагтан дээрээс нь дуудаад хүрээд ирэхт нь угтан уулзаж болох байлаа шүү дээ. Цонхныхон дэргэд зогсож байх юм харсан байвал яана. Үзэгдэж харагдахгүй гэсэн юм шиг хөшгөний араар нуугдах юм харсан бол юу гэж бодоо болоо. Аятайхан санагдаагүй дээ. Бэйлиг минь толгой дээрээ дахиад хинэггүй явж харагдсанараа намайг хачиг баярлуулснаа мэдэхгүй харин ч гомдоосон хэрэг байх гэж бодсон байвал яана. Яасан маягтай амтан бэ гэж бодоод бэйлиг минь аваад хайж орхисон байвал яана. Бэйлиг минь ингэж нандинж яваад тань хязгааргүй их баярлаж байна. Ингэж яваасаа бэлээ гэж хүссэн гэж хэлж ярьж чаддаг ч болоосоо гэж бодож зогссон Марион энхүү шивнэх дуулдав. Ингээд өрөөсөн бэйлийн маань хаачдаг байна уу? Олдвол нь өрөөсөн гартаа хийгээд эсвэл ингэртэн ч юм уу өөр шиг нь малгайн дээрэн ч юм уу тогтоогоод явж байгаа харагдах юмсан. Түүний минь харвал хүслэм өрөөдлийн минь олон таван үггүй ойлгоно. Тэр өрөөснийг хааш нь хийж орхидог байна. Байх газар алга хаашаа орж орхидог хэрэгвэ? Ийм их хэрэг болоод байхад олдохгүй байна гэдэг ёстой л муу яр байх та. Ингэсгээд яваад өгвөл би юу ч ярилцаж чадахгүй хоцорно гэсэн үг. Минь дусаанч мэдлэж чадсангүй. Надтай уулзмаар байна гэж аавд минь хэлнэ гэж юу? Мэдэхгүй дээ. Тэгэхэд л эргэж харалгүй яваад өгнө байх. Яагаад гэвэл би дуудыг их чадахгүй. Яа идаа байц. Ингэж гайхш барагдсан хүн зогсож байснаа нүүр царай нь гинт хинсэргэн хэнийг чим цэцэрлэгт байна уугүй юу гэсэн янзтай цонхоор өнгөнгөн. Лора Волтер хоёр цэцэрлэгт зугаалж яваа байх. Явж иргэдэг хэрэг гэгт дуулдав. Энэ нь харин халуун хайр сэтгэлэн тогтоом барих гэж хичээсэн баг залуухан бүсгийн төлөв даруухан зангаар бодож олсон аян шалтак төдий зүйл байлаа. Суваа нөмөрч нарнаас нүрэн хаацалсан ч хэрэггүй, ов улаан болсон хоёр хазраа нуусан ч хэрэггүй, юудэнгийн босгож өмсөн шатруу шогшин бууж дүү үеэл хоёрон ирэхээр гарлаа. Тэр хоёрыг үнэхээр эрж олох гэж бодсон байлаач гэсэн олохооргүй байв. Яагаад гэвэл Волтер Лоро хоёрын байж таарах тэр зөрүү биш, харин өөр тийшин цэцэрлэгийн хашааны баруун талын хаалга руу очдог замаар орлоо. Тэгэлгүй эртний германчуудын бэхэлтийн буйрлуу очсон бол тэр хоёрыг төвгүй болох байсан. Тэгтэн тэр хоёр эгчийнхэн өөрсдийг олох гэж тэгж их хичээсэнд нэг их баярлахгүй байсан лав бизэм. Марион харин өөр тийшин хоёр хажуугаараа модтой уртад замаар үе үе зогсон чимээ чагнан гэлдэрсээр Оксфорд талын оронг битүү ургасан хуучин том хаалга руу очлоо. Тэгээд харин нар модны цагуур орж бүрэнхий болж эхэлсэн учраас зэгсэн хол ирсэндээ айсан ч юм уу эргээд явж харагдана. Нүүр царайг нь харавал үнэхээр айсан янзтай. Тэгтэн гэрээс ингэж холдсон дом биш, харин зэмлүүлж мэдхээр гим хийж яваадан айсан хэрэг байлаа. Волтер Лоро хоёрыг эрж яваа хүн болж өөрийгөө хуурхаанч болоод тэр хоёрыг бүр мартаад төрсөн дүү үеэл хоёроосон илүү нэг хүний тухай бодож зүрх сэтгэлийн бүрмөсөн эзэмдсэн зүйрлэшгүй сайн сайхан тэр хүнээ л тодруулан хэлбэл Генри Голдсприйг харуулдаж явлаа. Харанхуй бүрэнхий болох ойртож байгаа үдийд энэ зөргөөр яваа хинч гэсэн модон дунд нэг цагаан юм цайран гин талга болж төдөлгүй харш руу улам ойртсон
өөр газараар гарч ирж харагдах байсан биз. Мармадюккуатай тохиролцсон ёсоор очиж уулзаад буцаж явсан Генри Голдсбери тэр цагаан ямыг олж харсан боловч ямар нэг тариачин бүсгүй эднийх рүү очиж яваа юм байлгүй дээ гэж боджээ. Хатан хаанагч хөдөөний нэг хүүхнээс ялгаж танихад хэцүү харанхуй бүрэнхээ байсан гэргэлтэй. Тэр тэнд модон дунд бүртэлдэж байгаа тэр цагаан ямыг үдсгэлэнд Марион Вэйд өөрийн биеэр байна гэж таньсан бол өөрийн ирэхгүй баярлсан хүн өөдөөс нь давхиж очих байсан шүү дээ. Төвнийг байх юм гэж даанч бодсонгүй. Гэрт нь ирсэн мөртлөө уулзаж чадаагүйдэн урамгүйхэн явж байлаа. Гэнтхэн хамаг биеийн цус өөдөн өксөд ирэх шиг болж зүрх нь хүчтэй болиглов. Тариачин бүсгүй байна гэж бодож явсан нөгөө цагаан юм нь үдсгэлэнд Марион Вэйд мөнийг танилаа. Морныхон амыг дорн татаж малгайгаан аван гүнийн хүндлэн мехинген баярлсан гайхсан хосолсон элтээр Марион ахайтан та юу гэлээ. Хэнхэн тулгамдсан боловч нэг их утсангүй. Генри Голдсбери бол баг залуухнараа нэг хархуу биш 30 гарсан нэр. Марионч гэсэн ялах хүүхэд биш билээ. Хэнхний эзэмдэд байсан хайр дурлал бол хийсвэрхэн бодол хүүхдийн тоглоом наадам хэрхэвч биш байлаа. Генри Голдсберих бол насвыг үйдсэн эрийн халуун хайр дурлал. Марионих бол өөрт нь үнэхээр баатар шиг санагдсан сайхан байдал төрхөөрөн үнэндэнч алдрах хүндтэй нэр төртэй явсан байж таарахаар эрэлхэг зоригтой энгүй сайхан дүртэй хэнийч хайр сэтгэл булаахаар энэх хүнийг анхаарсан цагаас аваад хүсэн мөрөөддөг болсон хэрэг билээ. Амьдралдаа анх удаагаан дурлаж байгаа нь энэ. Өөртөө минь иймэрхүү сэтгэл давтаж үзээгүй байлаа. Голдсберийн хувьд харин хэндэж, юундж итгэж найдхан болсон зүрх сэтгэл нь энэхүү догтлон хөдөлснийг бодвоос хамгийн хүчтэй, хамгийн сүүлчийн хайр дурлал энэ байсан гэзээ. Баг залуугаараа бүсгүй хүн бүсгүйчүүтэй ярих хөр үүсгэх ёсгүй хэлэх үү? Голдсбери харин санаанд багтамгүй аз жаргалдан мэнэрснэн болоод амангагт сөхөөгүй зогссоор. Ингээд авхан өөрлөө нь яг ширтэн зогсоод байхаар нь айгүй н таг чимээгүй байдлыг арай гэж нэгэм эвдэн зугаалж явдал тань саадуулж орхиу да. Өршөөгөөрэй. Үннийг хэлэхэд өөртөө тань уулзж ярилцах юмсан гэж тун их бодж явлаа. Өөрийн тань үзэж харсан байхаас зайлахгүй өчигдрийн тэр гайтай явдлаас болоод дахиад уулзаж чадаагүй. Өнөөдөр бас л уулзч чадсангүй гэж бодож явтлаа минь та өөрөө таарлаа. Ингэж саатуулсанд минь үэд авхаа таныг над арай уурлахгүй байх гэж бодож байна гэлээ. Яасан ч хайхрамжгүй хүйтэн хөндөй байх юм битээ гэж гайхсан магадгүй тунсан байж мэдэх Марион яалаа гэж дээ. Ингээд та чинь манай аавдаа уулзаад явж байгаа хэрэг шүү дээ гэлээ. Голдсберч мөн ингэж тунин тэнд гэв. Марион сэтгэл зовсон янзтайгаар та өчигдөр шархтаж гэмтээгүй үсттэй гэж асуугаад Марион ахаа танд тун их гэлайлаа. Яагаачгүй ганцхан гэмэн гэгтэн сандран яасан хэрэг вэ гэж лавлав. Ганцхан гэмэн өчүүхэн тэр ялтанд минь баяр хүрэх байсан тэр бүсгийн харцыг хайгаад олж хараагүй минь даанч тоогүй. Миний энэ хоёр нүд намайг хураагүй л та готрох хэрэггүй. Тэр бүсгүй хажууд нь байж байсан штэ. Баяр талархлаа илэрхийлээ зогсоогүй өөрт тань цэцгийн ирэх өмсөх гэж оролдож байгаа харагдсан. Өөрийн нөмөрчл тулдсан болохоор тань аргачгүй шүү дээ. Голдсбери цэцгийн тухай сая гинт сансан янзтай. Тэр тухай ярьж байгаа хэрэг үү? Мариана охин болж үжиглсэн тэр тариачин бүсгүй юу? Тийм л дээ. Тэр над цэцэг барьсан. Уг нь над тэгж их баярлах талархах хэрэггүй л байсан юм. Яагаад гэвэл би түүнийг нэг их өмөрсөн дэм биш. Харин тэгж ичгүр сонжуургүй аашилсан тэр амьтныг хашраа гэж бодсон тол тулдсан юм. Тэгээд ч тэр цэцгийн талаар бүр мартаж орхисон хэрэг байна гэлээ. Марион хязгааргүй баярлан бас үүнийг нуух гэж хичээн нэрээ юу? Та ч хүний баяр талархлыг тиймэрхүү янзтай хүлээж авдаг хүй юм бэ? Миний бодоход та тэр бүсгүйнхийг арай өөрөөр хүлээж авах хэрэгтэй байсан юм гэлээ. Голдсбери энэвгийн учрыг олж ядан энэ бол тийм гавья байгуулсан эсхээс л шалтгааллах зүйл. Миний хувьд бол тэр бүсгийн баяр талархлыг хүлээх хэрэг огт байгаагүй.
Морин цэргийн ахмад тэр бүсгүйг доромжлоо зогсоогүй тэнд байсан бүх хүнийг дайрч доромжилсан. Үнэн учрыг тодорхой мэдэж авмаар байгаа бол яг үннийг хэлэхэд би тэр ахмадыг олонний өмнөөс тулдаан дуудаж энэ бэлийг өргөсөн юм гэлээ. Марион малгай дээрх жижигхэн цагаан бэлийг нууцгаагаар ажиглав. Энэ бэлийг өргөсөн гэсэн далд утгатай үгэн их л учиртай хэлэх шиг санагдлаа. Марион ингэж бодмогцсон юу бодож байгааг минь мэдэж орхихгүй гэж айсан юм шиг бушуухан доошон харлаа. Дахин дуу шуугүй болов. Хэн юу ярихаа мэдэхгүй, хэрэгтэй хэрэггүй юм ярэ гэсэн ч хил ам нь эвлэж өгөхгүй оргино. Эхнийхэн яриаг санаж өөрийн нүг ямар учиртай болохыг лавлах юмсан гэж бодтол нь Голдспер тааж мэдсэн юм шиг юм. Ерөнж тэгээд хичнээн шударга сайхан үйлс бүтээлээч гэсэн тэр нь тэгж их талархал хүлээгээд байхаар гавьяа биш тохиолдол бас байдаг юм. Жишээлбэл хүний хайж гээсэн имийг олсон даруйдан эзэнд нь бошуухан өгөхийн оронд өөртөө удаасны дараа тэгээд бас тун дургүй эргүүлж өгвөл юуных нь гавьяа байх вүлээ дээ. Гэд өрөөсөн гараан малгай дээрх бэлиөд явууллаа. Мариам баярлах гомдох аль ч учран олсонгүй сандарсандан болоод юу ч хэлж чадсангүй. Голдспер учрыг улам тайлбарлан ингэж ярьлаа. Хүний юм олсон хүн түүнийг эзэмших хэрэггүй. Эзэнд нь бошуухан өгөх ёстой. Энэ бол жирийн л нэг шудрах хэрэг. Баяр талархал хүлээгээд байхаар зүйлч биш. Жишээлбэл би энэ сайхан бэлийг газраас олоод амьдралынхаа хамгийн их аз жаргалтай тэр мөчийг дурсаж явах гэсэнтэн өөртөө үлдэхсэн гэж хүссэн боловч эзэн үүнийг минь ойлгож мэдээд үлдэхийг эсвшөөрвөл шудраг усыг бодон эзэнд нь эргүүлж өгөх ёстой л доо. Ингэж яриад эмээл дээрээ тонгон юу гэхрийн амьсгаа даран хүлээлээ. Марион муухан инээмсэглснээр барахгүй. Учрыг ойлгоогүй байдал үзүүлэгч гэж оролцсонгүй. Үлдээмээр байвал үлдээлдэ. Хүсэж байгаа бол үлдээч болно гэснэн ингэж амархан автсандан айж арай хэнэггүйгээр өрөөс нь бас гээж оргисон болохоор өөний хэрэгч юу яах вэ гэв. Үлдээхийг зөвшөөрсөнд нь баярлсан Голдспер сүүлчийн энэ үгийг сонсоод дахин эргэлзэн шаналж эхэллээ. Өөрт нь хэрэггүй болсон байх нэ. Хэрэггүй болсон болохоор нь бэлгэлж байгаа юм бол надад ч гэсэн ямар хэрэг байх вэ гэж бодож зогслоо. Урам нь инхүү хугарч учир утгагүй бэлгийг эзэнд нь эргүүлж өгөхөд яг бэлэн байсан хэрн эргэлзэж танигдсан хэвээр олсон даруйдан өөрт нь өгөөгүй. Тэгэд бас өвшөөрл авалгүй малгай толгой дээрээ тогтоогоод явж байгааг минь хараад зэвүүтэн хөрсөн байх. Олсон даруйдан өгөөгүй учраас бол өөртөө нь уулзах боломж олдоогүйгээс л болсон юм. Дараачин гимбруугаан цагаатах аян шалтак даан чалгадаа. Хэтэрхий сайн сайхан хүсэл мөрөөдөлдөн автан дэндүү дээгүр юмд санаархан түүндэн үнэн голоосон итгэж найдсан явснаасаа болж буруутсны минь өршөөж үзнэ үү. Ингэж гуйхаас өөр хэлэх үг алгадаа гэв. Үнэн голоосон гэмшин учрын явдлан тоочож уучлал өршөөл гуйсан энэ үгс Марионыг маш их баярлуулав. Хайр сэтгэлийн дуу хоолой аргагүй мөнийг таньж мэдээд баяр хөөрөм багтааж ядан ээлдэг сайхан инээмсэглэн бэлийг маань холж аваад ингэж нандинг хадгалж яваа хүнд уурна гэдэг чи юу гэсэн үг вэ? Өгч чадлагүй өдий хөрсөн тань ч ихэр үнэндээ хэдийдэж над өхөвдөө нандинг хадгалж яваагийн тань ховд гэвэл надад тунж аятайхан байна. Бүсгүй хүний хайр сэтгэлийн бэлгийг хадгалж явснараа та тэр хүний ялаа гэж гомдохов дээ гэлээ. Хайр сэтгэлийн бэлэг гэв. Тэгэхэр чин надад бэлгэлсэн хэрэг байх нэ гэж бодсон Голдспринг нүр царайд итгэл горилог дахин туяаран гэрэлдэж ингэж эргэлзэж шаналж явах чадал үнэндээ алга. Одоо л ярилцаж учрыг мэдий. Марио минь гэж шивнэж дуулдлаа. Голдспринг ингэж гуйсан царайчилсан янзтай дуудаж дуулдахад гайхсан янзтай харсан боловч сөрхий танил тал ойр дотны минь хүн шиг Марио минь гиншүү гэж дургуйтсан зэвүтсэн шинж өчүүхэн зүгүй ээлдэгхэн юу гэв та над юм хэлэх гээ юу гэж зориг оруулав. Тийм ээ. Танаас би ганцхан юм асуух гэсэн юм. Харин та яг л үнэн голоосон хариулж үзээрэй. Тэгнэ гэж амлах уу? Амлая. Ингээд та
Энэ бэлгийнхээ өрөөснийг бас гээсэн гэв. Мариам толгой дохилоо. Тэгвэл энийг яасан хэрэг? Голдспер ингэж асуугаад малгай дээрх бэлийг хуруугаар анзаалаа. Энэ чинь юу гэсэн үг болж байна? Мариам минь, та хариулах дургүй байх шив дээ. Та тэгэхэд унахыг мэдлгүй гээсэн хэрэгүү? Аль эсвэл тэхээс тэх гэж унагсан хэрэгүү? Марионы харц бүгдийг хэлээд өгөх байсан боловч цэнхэрхэн хоёр нүд нь урд өтгөн сармуусндан халгалагдсан байлаа. Арай ажигт сөрхийхэн бол гин дулайсан нүр царай гаранж ихэн мэдэж авч болох байсны дээр ичид зовсондан болоод үг хэлэх сөхөөгүй зогсож байгаа нь хамгаас тодорхой хариу гэсэн үг байлаа. Генри Голдспер өөрөөс тань би юу ч нуусангүй. Одоо ингээд бүгдийг таал шийдэх үлдлээ. Өөрийн тань төлөө амбиенч дуртай өгөхөд бэлэн тэр хүний хувьцаа танд хамаагүй биш бол үннийг хэлхийг гуй. Та энэ бэлэгээ санаандаггүй гэсэн санаатаагаар унагсан хоёрынхон алин болохыг л хэлж орхи гэж дахин гуйгаад юу гэхийн ямар ял шийтгэл эдлэхэн хүлээж байгаа хэрэгтэн шиг эмээл дээрээ тонгон дуу шүүгийг хүлээж зогслоо. Тэгтэл өөрийн намнаас гарсан сүүлчийн нэг үг онцгойдон цуурайдах шиг Марион чичгэнсэн нам дуугаар санаатайгаар гэж дуулдав. Энэ үг эргэлзэж шаналж байсан Голдсперийн магнайг нэг мөсөн тэнээлгэлээ. Хоёр биеийн ойртуулахгүй тусгаарлаж байсан дээдсэн жам ёсны ёроолгүй хавцал гинтхэн алга болж Марионы амнаас гарсан ганц үг түүний дээгүүр тавьсан гүүр болон хувирсан энэ болоо. Генри Голдспер мориноос өсрөн бууж Марионыг тэврэн авлаа. Халуун бүлийн уруулам ам тавлцаж шимэлдсэн хязгааргүй их аз жаргалын далайд омсон хос хоёр зүрх сая тайвширч нэг хүнийг шиг нэгэн жигд цохиллоо. Голдспер Марионыг сая тавьж өөрөөс нь салхад баяртай харт минь. Баяртай гэд мориндон бараг үсрэм мордох зуран хамгийн сүүлчийн хайр тонгор минь гэж дуулдав. Гой тухаантай хүлэг морин эзнэхийн эмээл дээрийн аятайхан суудал хөдөлсөнгүй. Энэ удаагийн уулзалтын эхний савад эцсийн хүртэл ингээд л тайван зогсож байсан хэрэг билээ. Өчигдрийн тулдаанд эзнийхэн дийлэхэд баярлан баясаж байсан шигэн өнөөдрийн энэ ял дамжилтанд нь ч баярлан баясаж байх шиг санагдана. Хьюберт аль-алинд нь эзэндээ баггүй тусалсан байж магадгүй л дээ. Биедэн давируулах хүртэл хөдлөлгүй зогсож байгаад давирмагцсан ухс хийсэнгүй. Эзнийхэн бодлыг хуваалцсан юм шиг дурамчхан сажиллаа. 28 дугаар бүлэг. Ата жөтөө. Марион Вэйд Генри Голдспер хоёрын уулзахыг хинч хараагүй бол харин уулзаад салж байхыг харсан, уур нь шатаж, гол нь харалсан нэг хүн байлаа. Энэ бол Ричард Скерти. Морин зэргийн ахмад хоолны ширээний араас өндийн өрөөндөн очиж аахар шахар алба ажил гисээр 2 цаг нөхцөөсний дараа хийх юм олж ядахтан 2 ухаатай тэгтэн харин өчигдөр хараад л өр зүрхэнд нь халуун хайр дурлалын гал дүл дүрлзүүлсэн тэр бүсгүйтэй уулз ярилцахыг боддог хэрэг гэж шийдлээ. Ахмад Скерти өөрийнхөө л өөршигөө улсынхаар л хайр сэтгэлтэй болоод байлаа. Харин Марион Вэйдтэй нэг гэрт бүтэн сар боллоо ч гэсэн өөрөөр үнээсээ илүүгээр дурлаж чадхааргүй хүн байлаа. Бүсгүй халгаах янзгүй хүйтэн хөндөй дээр хүүхнүүдийн сэтгэл татаж сорсон өөрийн уран арга ухаан сэлэн аятайхан байх гэж байдгаараа хичээж байгаа хэрэгсэг царайгүй байр байдал хайр дурлалын хөргөх бүхэл уламж дөрөлзүүлнэ. Охид хүүхнүүдийн онгон даруй айс цанг аргандан оруулдаг гой давьяастай Скертийн хувьд энэ зэргийн юм итгэл нэг их алдуулж зориг мохоогод байхаар зүйл огт биш. Тэгээд ч өрөөндөн очихоор явж байх зуран стабста. Энэ авха хичнээн жинэггүй царайлаад тийм үгүй гэхээс өөрөг дуурахгүй байлаач гэсэн минийх болно гэдэгт өчөөхөн жиргэлцэхгүй байна. Баг зэрэг бишүрхэд л энэ. Ингэх тусман над өөрчиг таалагдж байна гэж ялалт амжилтын амар хялбархан ирэхэд би угаасаа дургүй. Энэ удаагийнх хэцүүхэн эрэхтэнч зүгээр уйд жихмэр ийм газар удаахан бүтэх тусман сугаатай. Энэ авхаг би өөршиг нь олон хүүхнийг чадсан шигэн
Эдүгэ амьд байгасан болон тэр Лукрец яг чадах байсан шиг аргалж чадна гэж бардамнсан. Даргын хаан ингэж бардамнахад тушаал дагуур наадах нь хизээ язааны харан чадлаггүй дээ. Чөтгөр ав гэлээ. Ставс үнэхээр ч ингэж бодож байсан. Яагаад гэвэл өөрийн өмнөр нэг бас удаа орж өөрт нь саад болж байсан Скертийг үнэхээр сүрхэн ирэх гэж боддог байлаа. Скерти цаг гарцдалгүйгээр шуудхан довтолдог хэрэг гэж шийдлээ. Хүсэл тачаалан тэсэлгүй яаруулж, ялд байгуулахын тулд юуны өмнө өөрийн болгохоор эргэж буцалтгүй шийдсэн тэр хүүхэнтэй уулзаж ярилцдаг хэрэг гэж боджээ. Гэтэл харин Мармадюк Вэдган охинтой уулзаж ярилцъя гэж хүсэх нэг хэрэг хүссэндийн хүрнэ гэдэг огт өөр хэрэг байлаа. Авхаатай уулзъя гэж шаардах юм уу гуйх ямар ч аян шалтак Ахмадад байсангүй. Ингэн гэдэг өөрт нь тун тосгүйгээр эргэж мэднэ гэсэн үг. Эзэн хаантны нэрийг барин Мармадюк гуйгаар өөртөө болон цэргүүдийн орон байр хоол хүнс гаргуулж чадахтай бол харин тайж хүний ариун голомтыг уймүүлэх хүртлэн эрх дурааран аашлахыг хаантан арай зөвшөөрөхгүй гэсэн үг бөгөөд эзэнтний хувьд эдний гэр орныг ингэж тав дахь олдтол эвэл хайран хүртээсэн хангалттай хэрэгэлдэ. Энэ бүгдийг тунгаан бодсон Ахмад Скерти хамаг юм хар зөнгөөрөө болсон юм шиг санагдахаар аятайхан арга ухаан сөвөгчилж авхаатай уулзаж ярилцах хэрэгтэй байна гэж шийдэв. Ингээд сонсондан хүрэхээр нар жаргахын өмнө зугаацж яваа хүн болж гадагшаан гарч цэцэрлэг дотор сэлгүүцсэн ургамал ногоо уран баримлаас өөр юм сонирхоогүй хүн шиг цэцгийн мандлын дэргэд очиж зогсож байснаа уран баримлын нэг рүү очиж удтал шинжин харагдлаа. Харин өөр царайг нь ажигласан хүн бол уран баримл ургамлын сайхан алийг нь ингэтэл их сонирхоогүй нь мэдхээр. Ингэж л зугаасаж ийм юм сонирхож байгаа юм шиг мөртлөн хоёр нүднийх нь харц харин харшөөд хулгайгаар тэмүүлсэн цонхнуудыг гүйлгэн харж байгаа харагдав. Тогтой томоотой хүн тооцогдож байх санаатай харшин өмнөх цэцгийн мандлын цаа талаар холгиж байснаа баруун талаар нь тойрлоо. Хоёр авхаан харшин жухам аль хэсэгт суудгийг мэдэхгүй ч гэсэн тэдний өрөө баруун жигүүрт байх учиртай гэж таамаглах зарим нэг үндэс байсан учраас эрэл хайгуулан энэ хэсэгт л хянамгайхан үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэж байлаа. Цонхнуудаар нь гадагшаан харахад хамгийн үцэглэнтэй сайхан байхаар нямбайлан зассан цэцгийн мандал ном ногоон зүлэгтэй энэ жигүүр үнэхээр ч хөөхнүүдийн хэсэг байж таармаар. Цаана нэг хэн юу байгааг олж харах гэж байдгаараа мэрийн цонх болгоныг чамгүй удаан ажигласан боловч хүний урманд юу ч олж харсангүй. Доод давхрын нэг цонхны цаана бараангийн хувцастай нэг хүн бүртэлж харагдахад сайтар аживал Мармадюк Вэдгай номынхон сангийн өрөөнд холгиж байгааг таниад урамгүйгээр хоёр хүүхэн хоёулан гэртээ байхгүй байгаа бололтой гэж бүтэнсэн. Цэцэрлэгт зугаалж юм биш үү? Ийм сайхан орой болж ийм сайхан байхад нар жаргахыг харахаар гарцгаасан байхыг хэн бай гэхэв. Цэцэрлэгт зугаалж явахт нь таарлаж ярих юм биш үсттэй. Тэгвэл ч ёстой нэг болох нь тэр шүү. Хэний янаагүй жаахан зугаалбал таарлаж орхиж магадаггүй. Үнэхээр магадаггүй шүү гэж дууалдав. Ингээд л их л удаан үзэж сонирхсон нэг баримлыг орхин уун дээгүүр тавьсан нарийнхан гүүрлөө явж очлоо. Гүүрний хашаавчин хаалга онгойлгож амжилгүй толгойтой өснө босоод ирэх шиг ард засгийн хоёр хөлн даагтхан болох шиг санагдлаа. Гүүрний цаа талаас эхэлсэн хоёр хажуугаараа модтой уртд зам цэцэрлэгийн хашааны баруун тал руу очсон. Цаад үзүүрт нь хашааны хаалганы яг дэргэд эмээл хазаартай нэг мөр эзнийхэн юу юугүй өсрөн мурдахыг хүлээсэн мэт зогсож харагдах нь тэр. Уяагүй сул харж хандсан эзэн байтугай хав ойртны хүн байгаа шинжгүй. Вэдган цэцэрлэгт эзэнгүй мөр ингээд зогсож байна гэдэг үнэхээр хачин зүйл хэдий боловч түүнийг морин зэргийн Ахмад хунгийнх шиг урт сайхан хүзүү хариу бүрийгээрч пүүсүү шиг ялж харагдах толгор хондлогоор нь өчигдөр өөрийн тэгж олонний шившиг болгосон эзэндэн эгдүүтээ тусалсан тэр морь мөн байна гэж таниагүй бол хайхраа гэж юу? Гэтэл харин бурхан минь Голдспери морь байна гэж дууалдаад өөрөө энэ хавьд байж таарна гэсэн үг. Энд юухан хийж байдаг хэрэг гэж гайхснаа хаан юу хийж байгааг нь олж хардаг хэрэг гэж шийдэв.
Ингээд гүүрээр гарч морь байгаа газар руу том алхаллаа. Тэгтэн харин замаар явсангүй. Хажуугийнх нь харанхуй мод руу орлоо. Ингэж нуугдах нь хэр билээ? Ан амтны мөр хөөжөв анчин шиг модон дундуур гитэн Голдспер Мармадюк Вэдгон цэцэрлэгт байж байдаг. Ингэхэд эдний охин хаана байж таарах нь гэж бөвнөн ингэж хар бууснаас хоёр шанааныхан судас бадаарин тарих толгойроо нь халуу өргөн хоёр хөл нь мэдээ алдран гангалаа. Замын хажуугийн туулайн бүрийн навч мөчр дундаас толгоогоо зохиолготол нь модон дотроос нэг хүн гарч морилоо очин яг энэ үеэр навч мөчр дунд бүсгүй хүний толгоон алчуурч юм уу даашинз ч юм уу гэмээр цайвар юм сүмгэнэж санаа сэтгэлийн бүрч хачин болголоо. Бүстэй нь Генри Голдспер мөн байна. Бүсгүйг нь олигтой ажиглаж чадаагүй боловч өөрийн хамаг санаа бодлыг эзэмдсэн Мариан Уэдээс өөр хэн байх вэ? Ахмад Скерти аймхайх улчхар амтан бишин дээр ямар ч аюултай санаандгүй тулгарсан сандарч твтгэхэргүй шантархааргүй хүн хэрнэ энэ удаа яхаа мэдэхгүй зүрх алдав. Уур хилэн хорсол занал давхцсныг хэлэхүү Голдсперлөө галзуу юм шиг дайрч ганцхан жадлаад зүйл тусгаж орхихоор эр боловч энэ удаа тэгж болчимгүй загнахыг завдсангүй. Шархтай гар нь өвдөн өчигдрийн явдлыг санагдуулан хар морьтод хавтаж ойртох хамаг дур хүслийн байхгүй болгосон учраас одоо ингэхээр Марионы харин хартал эндээ нуугдаад үлдэх үү? Аль эсвэл өмнөрөн гарах үед нь тосож уулзах уу гэж гайхаж зогслоо. Бүх юм эргэлзээгүй болж таарлаа. Замаар ирж яваад цагаан хувцастай хүүхэн Мариан Уэд мөн. Онцгой сайхан хэлбэр галбиртай бие харна, харанхуй бүрэнхийдж танигт хар хүүхэн. Нөгөө хүний мориндон үсрэн мордож таавааран холдоход Скерти эргэлцэх бүр болов. Ийм инэдэмтэй байдалд орсон хүн авхай нүдэнд үзэгдээд юу хийх вэ гэж бодсон боловч Мариан ингэхэд Голдсперийн амраг хайртай бүсгүй юм байна гэж бодох тусам бардам зан байж ядлан хөдлөн атаархан хорсох сэтгэл нь аяндаа дийлэн овоо зөв шийдэх гэж байсан ухаан санааг нь самууруулан Марионтой уулзж ярилцах хэрэгтэй гэж хүчлэн түлхээд болсонгүй. Хамаг байдаг тэсвэр зориг арга ухаан шавхан бием барин аль болохоор тайван царайлахыг хичээн аятайхан шиг уулзаж ярилцах юм шүү гэж шийдлээ. Марион ч яг тушаан хурч ирэв. Модны араас аятайхан гарч очсон өөрийн хармагцаан давхиж харагдлаа. Ховдог сувдаг хүсэл тачаал цог шиг гэрэлтсэн хоёр нүднийх нь харцнаас өөрийн ирэхгүй айсан хэрн айснаа огт мэдэгдсэнгүй. Аюултай тулгарсан ийм үед ч амгалан тайван юу ч болоогүй юм шиг байж чадна гэдэг бол үнэхээр сайн сайхан хүмүүжилтэнх бизээ. Мэндийн хариуд авхаа ердөн л таны зүчин амгалан гэрээ гээд зэрэгцсэн хонон Уэд авхаа та өршөөгөр. Ингээд та ийм орой болсон хон тэгээд бас танай дүүгийн ярьснаар бол энэ тэндгүүд аюултай дээрэмчид элбэгшээд байхад ганцаархнаа ингэж явахтан айдгүй хэрэггүй. Гээд энэч хөхрөхт нь анайл ёжтойгоор дээрэмждээс үү? Ахмад Скерти таны эрэлхийг цэргүүдийнхээ хамт манайд ирж байрлахаас өмнө бол баг зэрэг айдаг л байсан. Одоо бол та бүхний хамгаалд байгаа бидэнд ямар ч дээрэмждээс айх хэрэг байхгүй гэж боддог болсон шүү гэлээ. Марион авхаа таны биднийг ингэж магтсанд би их баярлаж байна. Гэр оронд нь ирж байрлсны минь Мариан Уэд авхаа өөрсдийг нь харж хамгаалсан хэрэг гэж үнэхээр бодож байгаа юм байна гэж итгэж чадхаарсан бол урилга заллахгүй гийчнийхэн эв ховгүйхэн байдлаас баг зэрэгч гисэн гарч дотор жаахан онгойгсон. Марион ингэж гимшиж байгааг нь ойлгож байгаа дөрөв зүйлэн ялмгүй мэхингэн та их сайн хүн байна гэлээ. Тэгээд харин нүүр царайг нь сэм ажиглаад харж байгаа нь иймэрхүү хүний амнаас гарсан үг үнэн байдаг болж ач төгрөөс жаах хэрэггүй юм байна да гэж бодсныг хэлэхүү бялангаж ахмадын үннээ хэлэхэд Уэд авхаа минь өөрийн минь энэ байдал намайг тун их зовоох юм. Та бүгдийн тав тухайг алдагдуулж гүйцэж явах шиг байна да. Тэгэж угаа байж таарна. Эзэн хамтны албанд хүчин зүтэх үүргэн хөсөрдүүлсэн болж буруутахгүйсэн бол танах шиг ийм найрсаг сайхан айлд налаач суугаасан татгалцахад бэлэн байнсан. Хаан эзний албанд хүчин зүтгэхээс илүү чухал юм гэж даанч байдгүй болохоор яах жарга алга да
Гэхдээ нэрээ юу гэж лавлав. Хааны морин цэргийн хорооны дарга хүний хувьд чин үнэхээр тийм байлгүй яхав. Та нарын дайдж явсан тэр Францд ч юм уу Ландридэд тийм байсан байх л да. Харин манай Англид бол англи хүүхэн болгоны хувьд хаанд нь хүчин зүтгэхээс илүү чухал өөр нэг юм байдаг юм. Ард түмнийхээ өмнө таны талд нийцэхээр хэлэх юм бол тэр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж бүрч чухал зүйл байх ёстой гэж та боддоггүй хэрэггүй. Тэр төр гэдэг чинь хаантан өөрөө шүү дээ. Хаан эзэнтэн өөрөө. Би бол тэр улс тэр чигээр юм байна гэж альцсан юм. Энэ бол Ричард Сквертийн баримтлагдаг цорын ганц үзэл бодол. Эзэн хаантан эзэрхэг муухай амтан байлаач гэснүү дээ. Би бол цэргийн хүн. Эзэн хаантны талаар ийм тийм гэж ярина гэдэг бол миний хийдэг ажил биш. Би бол хаантны зарилгийг л биелүүлж, дагаж биелүүлэх үүрэгтэй хүн л дээ. Айтайхан үзэл бодол байна да. Аргагүй нэг цэрэг хүний баримтлагдаг үзэл бодол байна. Тэгвэл та миний ямар үзэл бодол баримтлагдгийг сонсомоор байна уу? Эгдүүцсэн харцанд нь номхорсон Скверти дуртая сонсъё вэ давхаа минь гэлээ. Хэрвээ би эр хүн байсан бол гэснэн харц гялзуулан өөдгүй хааны албанд орж жад зүхийн оронд үсээ хусуулан сахил хүртэж гэлэн болох байсан. Манай оронд эрхийн батнуудын өчүүхэн нэр төр дэргэд нь ёстой юуханч биш үнэхээр алдар суутай хүн олон бий. Эзэрхэг харгисуудын нэр ус мардагдах тэр цагт Вен, Пим, Кромвелл, Гэмптэн, Голт гэсэн Марион өөрт нь онцгой сайхан дуулддаг энэ нэрийг гүйцэтгэлж арай зүрхэллэггүй төгдөрсөн нь нарын нэр алдрыг хүн болгон дурсан айл бүхэн өргөмжлөн дээдэлдэг болно гэлээ. Хаан эзэндэн чин үнэнд сэтгэл саяхан шатаад гүйцэд сайн гараагүй явсан уур хилэн хорсол зомлон дэрсүүд үзэл бодолтой өсөглөнт сайхан энэ бүсгүйг өөрөн ирэхгүй бахархан биширсэн сэтгэлтэй нь тэмцэлдэж эхэлсэн Ахмад вэ давхаа минь та тун аюултай юм хэлж ярьж байна шүү. Та ийм тэрсүүд хүн байгаад би чинь хаандандан чин үнэнчээр хүчин зүтгэдэг хүн байсансан бол би таныг баривчилж шоронд хийж таарна гэсэн үг шүү дээ гэснэн бурхан минь гэж дуу алдан Марион руу хазааж царайчилсан янзтай тэгэж таныг олзон өөрийн олзон болгодогсон бол зэрэг хүн болсны минь хамгийн том гавьяа нэг насны минь хамгийн том шагнал болгосон гэлээ. Хоёр янзаар ойлгож болохоор энэ үгийн учрыг ухаагүй янзтай. Тийм үү? Танд баривчлагдах болсон юм бол бушуухан шиг зогтох минь сайхан ойрсоор гэсэн Марион хөгжүүнтэй инээж хөхрөн ухс хийж урам хугарсан Ахмадыг орхин гүйсээр гүүр өнгөрч цэцгийн мандлын эргэн тойрны өндөр сөөгөн хашааны цаагуур орж алга боллоо.